өнгөрсөд бол ингээд болсон те чамтай одоо угаасаа юм ярихгүй гэдэг ээж нь тэгж байна. Хүн дахиад уурлал нэг хоолоо идчихсэн цонхоо агалчаад тэгээд өрөө рүүгээ яваад орсон. За ганцаараа өөрөөргөө ингээд тайвшруулж байна. Ээж нь тэр хооронд цонхоо наагаад. За яг л энэ хагарсан цонх шиг ээжгүй хоёрын харилцаа ч гэсэн юм болсон гэж. Өмнө ч гэсэн хэлсэнтэй адил хүүхэд одоо ингээд хүчиргэлж ингэж харьцаж байгааг нь бол огтхон ч хүлээн зөвшөөрч сайлахгүй. Гэхдээ ээж нь бол хүүхдээ нэлээх ингэж өдөөж байна. Тэр үг нь юу юм бэ гэхээр би одоо дахиад чамтай юу ч ярихгүй. Хүүд болохоор тэгвэл энэ үг нь татгалзах гэсэн утгаар сонсогдож байгаа. Тэр нь өөрөөр юу гэсэн үг юм бэ гэхээр хаягдах гэсэн үг. За тэгсэн чинь өмнөх бичлэгэн дээр бас хэлсэнтэй та яагаад намайг үл тоогоод байгаа юм бэ гэсэн чинь ээж нь би ийм сэтгэл санаатай байх юм бол чамайг үргэлжлүүлээл үл тооноо. Тэгээ та намайг үл тоосон мэт дахиад асуусан чинь үл тоосон гэж чинь чамайг ийм байвал угаасаа үл тооноо гэж ээж нь хэлсэн. Ээж нь бол бүр ингээд улаан цагаанд гарсан. Би угаасаа ингээд чамаг үл тоон тий. Угаасаа ингээд чи надад хамаагүй гээд урдаа хаана босгочоор хүүд бол айгуу тийм хаягдсан мэдрэмж төрөөд айгуу хэцүү болж байгаа. Тэгээ Кимжуги бол яг энэ үед ингэж дэлбэртлээ уурладаг гэдгийг та ч гэсэн маш сайн мэдчих хэрэгтэй. Тэгээ ээжийг нь хэлж байгаагаар би ингэж хэлснээрээ хүүгээ ингээ хайж байгаа юм шиг мэдрэмж төрүүлж гин гэдгийг ол мдээгүй гэдэг чинь. Тэгвэл хүүгийн хувьд ямар үгнүүдэд хамгийн эмзэг байна гэхлээр ээж та хэлснээ бити өөрчил хоёрт нь болохоор та угаасаа надад итгэхгүй өстэй гэдэг хоёр үг. Тэгвэл энэ юу гэсэн үг юм бэ гэхээр хүүгийн хувьд тэр үндсэн бат итгэл гэж зүйл байхгүй нэ ээж намайг хаяхгүй гэсэн итгэл дэлхийд итгэх итгэл ер нь бүхэл юмд итгэх ямар ч тийм итгэлгүй болчихсон. Яг ингэж ээжийнхээ хайр ээжийнхээ сэтгэлд хүртэл итгэхгүй байна гэдэг чинь сэтгэлийн маш гүн үнцгийг шарах байна гэсэн үгүүд та энийг сайн ойлгож байгаарэ. Хүү яг энэ байдлаа ээждээ илэрхийлэхээр ээж нь яг л бүр ингээл цагдаа шиг нөгөөдх нь бүр ингээ улам л байцаагаал ороод идэг те цааш нь. Тэгвэл хүн яаж зориг гаргаал зайлал уучлаарай ээжээ гэд хэлсэн чинь ээж нь тэр уучлаарай гэдэг үгэнд нь хариулт үзүүлээд тэр үгэнд нь ингэж ямар ч ач холбогдол өгөхгүйгээр за одоо л яг боломж гээл тэр боломжийг ашиглаад өөрийнхөө хэлхийг хүссэн бүх үгээ хэлж байна. Чи тгээстэй ингээстэй гэл юм болгоныг дахиад ингэж байгаа л тэгээд яг цагдаагийн нөгөө мөрлөг явуулж байгаа юм шиг ингэж байгаа. Тийм болохоор яг тэр үед хүү ингэ дэлбэрж байна. Докторол таны хүүхдтэйгээ харьцаж байгаа харилцаануудыг хараад тэгээд ер нь энэ буруу гэж бодсон зүйлсээ ингээд онцлсан байгаа тэрийг хамтдаа үздэцгээ. Охинтойгоо ярьж байгаа яриаг. Охин нөгөө сургалтаа тасалсан. Тэгсэн чи ээж чи наа өөрийнхөө үйлдэлийг хардаа чи эний бэрэ байсаар л ах уу? Чи ганцаараа л ингээд замаас хазаачихсан юм байгаад байна. Ээж би багштай хэлсэн штэ. Би багштай хэлсэн гэдэг штэ. Та яагаад намайг ингэж байгаа юм бэ? Ээж та сайн мэдхгүй ээж гэд охин тэгсэн чи. Чи энэ хандлагаа өөрчлөхгүй бол чи юу ч болж чадахгүй гэнэ ээж нь охин нь. Тэгээ охин та яагаад надад дандаа ингэж ярьд юм бэ гэсэн чи өөрийнхөө хандлагыг харалтаа гэнэ ээж нь. Миний ямар хандлага тийм буруу болцсон юм бэ? Одоо чиний хандлага чи сайхан хандлага уу гэж ээж нь тэгж. Ээжээ би амар хөвцөн би бүгдийг твцсэн ээж. Надад одоо ч гэсэн үнэхээр хэцүү байна. Өдөржин би үнэхээр хэцүү байсан гэд охин ингээд бүр амар цөхрөнгөө алдчихсан ээж хэлж байгаа байхгүй юу? Би одоо ингээ ухаан санаач гэсэн өөрийгөө ингээ байрт илгээд амар хэцүү байна гэж охин хэлж байна. За тэгсэн чи ээж нь гэж байна. Чиний асуудал чи юу гэж чи өөрийнхөө тухай юу ч ярихгүй байжгаад ээж нь ямар нэг юм хэлэхээр хэцүү байна гэдэг. Тэгээ ээж нь чиний хэцүү байгаа үггүй яаж мэдэх юм гэдэг чинь. Өвдөж байгаа хүүхдэд та яагаад ингэж хэлсэн юм бэ? Ээж та надад угаасаа анхаардаггүй сте бити анхаардаг юм шиг ажиллаад ээ. Яг өмнөх шиг надад бити анхаарлаа хандуул гинэ охин нь. Юу бити анхаарлаа хандуул гэж ээж нь чамд анхаарахгүйсэн бол чи одоо энэ зэрэгтэй байх уу гэж тэгсэн чи охин нь та өөрийнхөө дураар бодоо. Би одоо угаасаа юу ч мэдэхгүй байна. Ээж нэсэн чи өөрөө бүгдийг мэдээд хий гэсэн чи охин тгий гинэ. Чи өөрөө мөнгө ол чи өөрөө бүх юма мэдээд амьдрах гинэ ээж. Тэгсэн чи охин би тэгхгээл одоо ингэж төгшин байраа хичээл хийж байгаа штэ. Тэг охиныгоо хэлэх үг дуусаачгүйсэн чи ээж нь гараа авцсан. За том охин ч гэсэн бас ийм төвшөөртэй юм байна. За та бол Кимжугийг хүүгээ гэж хэлсэн те охинтойгоо ингэж айгүй зүгээр амьдрч харьцаж байгаа юм шиг ингэж бодож байгаа боловч яг үндэ тийм биш вэ намайг харахад. Зүгээр л энэ хоёр хүүхдийн танд илэрхийлж байгаа хилэмж нь өөр болохоос яг адилхан сэтгэлд нь бас юм шарах байна том охинд чинь ч гэсэн. Охин бол одоо ингээд сүүлийнхаа үлдсэн тэр жоох юмар ч гэсэн ингээд ээжтэй анхаарал тавиад ээжигээ хайрлах гэж хичээж байгаа юм байна. Охин ч гэсэн ер нь одоо ингээд ээжийн оролцоонд тэ охиныхаа амьдралд оролцоод айгуу дургу. Тийм болохоор юу гэж хэлсэн бэ гэхээр одоо би тэгхгээл ингэн байраа хичээл хийж байгаа үстэй төвшин байраа хичээл хийж байгаа штэ гэж ээжтэй хэлсэн. Эндээс ч гэсэн ээж таны өөртөө ойлгох ёстой маш чухал зүйл нь юу вэ гэхээр та зөндөө үг хэлдэг боловч тэр нь энгийн харилцан яриа биш байдаг. Харилцан яриа гэдэг чинь өгөлцөж авалцдаг зүйл хахад ээж та ер нь өөрийнхөө хэлхийг хүссэн зүйлээ л хэлдэг. Тэгвэл одоо хүүхэд чинь өвдлөө гэдэг бол өвдсөн юм уу гэдэг ээж нь зөрүүлээд ядаад асууж олно шүү дээ. Энд чинь бол хин нэгний хэлж байгаа зүйлд хариу үйлдэл үзүүлэх гэж нэрлэж байгаа. Заавал тэрийг одоо ингээд өөжид тэгсэн юм уу гэд ингээд сайн ээж халбгүй зүгээр тэрийг нэг хүлээн авах те үгийг нь өвдсөн юм уу гэд ядаад ингээд хариу үйлдэл үзүүлэх. Энэ хүлээн авах гэдэг зүйл ээж танд байдаггүй. Хоёрдугаарт нэг юм бол одоо та жоохон дэр шархалсан сэтгэлтэй хэлж байгаа үг айгуу тийм одоо зөвхөрөнгөө бараад хэлж байгаа үгийг зөрүүлээд ингээ хатгадаг. Чи энэ чигээрээ байгаадах юм бол юу ч болж чадахгүй.
Тэгвэл хүүхэд юу гэж хэлэх вэ гэхлээр гоо энэ миний тухай тэгж хаа болооч гэж хэлдэлэн дээ. Би буруу зүйл хийсэн байж болно. Гэхдээ та намайг ингээ хүн ёсныхоо хувьд бити доромжлооч гэсэн одоо хүүхдийн тэрүүг байгаа. Ээж нь хэрвээ ингэж хэлчих юм бол хүүхэд ч гэсэн өөрийгөө тийм гэж бодож амьдран те. Энэ бол үнэхээр муу харилцаа яриа, муухай харилцаа яриа. Тийм учраас бити ингэж яриарэ. Орой болсон хүн ингэ тоглож гин. Гэрийнх нь хонх дугуурлаа. Хар шөнөөр оройтж ирсэн хүн хин бэ гэсэн чинь Кимжүүгийн аав нь гинэ. Аав нь ирлээ. За тусдаа амьдардаг тий хаяа ярьдаг. Гэхдээ нэлээд удаа ирэхгүй жаарсан гинэ. Би уулзахгүй шүү дээ хүүхэд нь. Кимжүүгт бэлэг ч гэсэн авчирсан гэдэгс ч хүсэхгүй байна. Би тоглож гин. За тэгэл аав нь юм ярих гэсэн чинь Кимжүүгийн бол огтхон ч авч хэлцэхгүй байгаа. Яагаа ирсэн? За урдаа бол бүр амар том хан усгчлаа ерөөсөө ярихыг хүсэхгүй байна гэлдэг чинь. Чи гутал авсан гэсэн чи үгүй. Аав нь хамт гутал авч игээ гэдгсэн чи санаа алдаал. Йоо тавчтмаар юм аа. Шш. За аав нас ээжтэй юм ярих гэж ээж нь бас юм ярихгүй л шинжтэй. Кимжүүгийн сургуулийн нөгөө нэг тухай гэл ярих гэж ээж нас ингээл хүүхэд сонсож байгаа чи яагаад тийм асуугаад байдیں۔ Уцаар залхахаар ахгүй байгаа юм чи. Тийм зүйл болсон юм чи хүүхэд яаж утсаа авах вэ гинэ. Тийм зүйл гэж юу юм болоо? Аав хоёрын оронд ямар нэгэн зүйл байж дээ. Би одоо тэр үед хийсэн зүйлийг ингээ бодоод үнэхээр их харамсаж байна. Уг нь уушлаарай гэж хэлэх хэрэгтэй байсан. Гэхдээ би тэрийг хэлж чадаагүй. Тэр үед би үнэхээр ингэж айгу тэнэг санагдсан зүйл нь бол Кимжүүгийн аав дээр ирэхгүй гэсэн. Чи болохоор аваад яв гэдээсэн. За ямар учиртай болоо гэж гайх чинь. Кимжүүгээс дахиад салахыг хүссэн гинэ гэлээж. Чи ер нь Кимжүүгээс бууж өгөх гээд аль болох ингээл надад өгөх гээд ингээд байгаа болохоор би ч гэсэн тэгж бодсон. За тэгээ ийм урт чат явуулсан ээж нь юу гэж хэлсэн бэ гэхээр өдөөс хойш аваа яв. Би одоо энийг чи ингээд авч ив чадахгүй минь ядарч гин. Зүгээр чи насан туршдаа аваад амьдр. Би одоо харж амьдрахгүй. Яг одоо ирээд аваад яв. Ойрын хугацаанд ачаа бараа бүх юм явуулах болохоор нааша битгий явуулаарай. Би эмнэлэг орох болохоор чи мэдээд аваа яв. Чи зүгээр аваад амьдр. Би хаях болно гинэ хүүгээ. За тэгээд эдгээр нь болохоор ингээд улаанаар дугуулсан бүгд өөр удаа бичсэн гэхээр бараг 5-аас дээш удаа дандаа хүүхдээ хаяна аавд нөгөө гэсэн утгатай мессежүүдийг аав руу нь явуулж исэн байна. За энэ ойрд болсон зүйл өгсөн тийм ээ. Ойрын хугацаанд болсон. Яагаад тэгвэл хүүгээ явуулъя гэж бодсон юм бол. Тэгээ аав нь гэсэн чинь би хэр харагтай гар хүрдэхгүй гэсэн чинь чи гар хүрдэхгүй гэж юм хэлэхээрээ л ууралдаг, ойролдог, зоддог гэж хэлсэн гинэ. Хүүн аавынхаа тухай ээжтэй байж боломгүй. Ээжтэй хараал ихтэн би нэг удаа гар хүрсэн. Тэгээд жилийн дараа дахиад нэг л удаа гар хүрсэн гинэ аав нь. За ээжтэй зодуулж исэн гэсэн штэ тэгсэн чи аавдаа бас зодуулж исэн. За тэгсэн чи юу болсон юм бэ гэдсэн чи нөгөө том охин цагдаадуудаа тэгээд цагдаараа явсан гэсэн штэ. Тэгээд тэгсэн чин аав нь болохоор тэр үед нөгөө цагдаагаас ирж гаргаж авсан юм байна цагдаагийн газраас. Тэгээд тэр үед аав нь нөгөө ингээд буруу зүйл хийснийг нь хараад тэр нь бол хүүгээ зодсон юм байна. Тэгээ уул нь бол аав нь гівтэйхэн хүүгээ аваад явах гэсэн мэл да тэгсэн чи хүүхэд нь явахгүй гэдээ ээжтэйгээ байна гэ. Тэгээд зодооч модооч гэсэн маш аавгаа ингээ өдөөд исэн тэгсэн чи аав нь хүүгээ дагуулад өрөөрөө наваад орсон. Тэгээ өрөөнөөсөө буцаж гарч ирэхдээ хүүгийнх нь өмсөжсэн дээгүр хувцс нь ингээд урагдаж мурагдсан байсан. Тэгээ чамайг ингэж хүн болгож чадахгүй, хүн шиг өсгөж чадахгүй байвал би зүгээр бараг тэр цагдаа руу явах хэвээр газар руу нь явъя гэж аав нь хэлээд тэгээ ер нь бол хүүгээ зодсон юм байна. Ямар ч юм болсон та хоёр өөрсдөө мэдээ шийдээрээ дахиж намайг битээ дуудаарай гэж хэлээд аав нь явсан гинэ. За хүн тоглож дуусаад аав ярих өрөөнд орж ирж. Аав нэм яриг нэ гэж тэгсэн чинь надад ярих юм байхгүй. Ээж нь гарч ий гэсэн найшралдаа гэд хүн тэгж ин тэгээ ярих юм байхгүй гэд. За аав нойртоо суулаа надад ярих юм байхгүй. Чи аавга зодсноос хойш тэгж гин үү? Аав нь ч гэсэн дотор айгу мухайсан. Аавынх нь бүр ингээд хамаг ухаан санаа гарчихсан байсан. Чамаа тэгж хүчтэй зодсон үнэхээр уучлаарай. Аав нь тэг чамаас яаж уучлахгүй да гэж бодоод тэгээд үнэхээр их зүйлийг бодсон. Тэгээ миний хүү ийм том болчихсон байна. Чи яг ингээд над руу бүр амар муухай хараад ингээд нүдэрээ том нэгээд ингэхээр чи миний бүр амар их уур урсан. Тэгээ ингээд чин сэтгэлээсээ ярьсан чи хүү ч гэсэн инээгээд ингээ айгу хөр хөглөж авч байгаа. Хэрэглээний мөнгө 25,000 дутагдаж гин үү бага байна уу? Үгүй би их хэрэглээд игж байгаа хэрэг. Тэгсэн чи аав нь ингээд хуруугаараа чичилсэн чи хүү амар сонирн болж байгаа. Аав нь ингээд тэрийг ойлгохгүй. Тэгсэн чи хүү жоох ингээд сонирн болцсон. Тэгснэ 50,000-ыг чамд өгсөн штеп аав нь тэгсэн чи. Улам ингээд аав руугаа мухаарал. Тэгээд аав нь тоглоомор нэг зогсон чи яагаад бас зодоод байгаа юм бэ гэсэн юм аав шидсэн. Йоо уур хүрчлээ. Тэгэл тоглоал зогсон штеп гэж хэлдэг чинь. Тэгээд тоглоо зогсож байгаа юм ч гэсэн хүү зодж байгаа юм шиг гэж хүлээж авч байна. Гинт уурай амсгал шал уралцсан те. Аав нь зодоогүй штеп гэж зайл гар зүгээр яв. Аав нь зодоогүй штеп. Зайл. Яагаад зүгээр төвчээ тудлаа яриад байгаа юм. За нөгөө нэг хаагдсан байсан хаалга нь улам хаагдчихлаа.
За тэгэл энэ хүмүүс ярьж ин ээж нь ингээд аавыг аваа яв гэ тэгээд байна. Тэгэл аав нь ингээд хүүхд зодоод байна. Энэ хоёр хүний чинь хин дээр нь очих юм бэ? Хүү бол үнэхээр юм найдах газар руу харагдаж байна гэнэ. Кимжүгт ямар агаалаа гэж тэгсэн чинь доктор энэ бол хоёр дахь аюулаа. Хизүү үедээ найдах нэг хүн байхгүй, ганцаардах үедээ зориод ингээд сэтгэлээ уудлах хүн байхгүй. Үнэхээр ганцаардаж шаналж байгаа нь бол мэдрэгдэж байна. Энэ дэлхий дээр хамгийн их хайрладаг эцэг эхтэйгээ хамт байхгүй байхаар түгшүүртэй, хамт байхаар бүр тэрнээсээ илүү түгшүүртэй хэцүү зовлон үздэг. Аавдаа ч гэсэн тгийж хитэгдэггүй юм шиг харагдаж байна. Ямар ч тач ингээд зодуулчихсан шүү дээ хайртай аавдаа ч гэсэн. Тийм болохоор зүгээр л гараараа ингээд хүү ингээд дальдчаад айгүй хэцүү болж байгаа. Эцэг их нь хичнээн тийм хандлагаар ингээд хүүтэй харьцаагүй байсан ч гэсэн хүүхдтэй харьцахдаа болгоомжтой хэрэгтэй болтой гэж одоо нөгөө саяных шиг ингээд гар мараач гэсэн хөдөлгөхтэй тий. За уулзсандаа баяртай байна. Та энд суух уу гэдгсэн чинь доктор нэг хүнтэй ингээд ярьж ин тэр нь бол Кимжүгийн аавтаа уулзж байгаа юм аа. Кимжүгийн асуудлууд ингээд аавд нь ярьж ин. Би өөрөө хийсэн үйлдэлийг тийм асуудалтай гэж бол бодохгүй байна гэдэг чинь нөгөө хүүхдэд зодсноо. Би ч гэсэн нөгөө талаас нь ингэж боддгоо зодох ч гэсэн хаяа хэрэгтэй гэж боддог гинэ. Жоохондоо бол хүүхдүүд ингээд зодчгоор айгуу сайн ингээд үг сонсоод ингэдэг те. Гэтэл зодож болно гэдэг зүйл байхгүй. Энийг та нэг удаа ч гэсэн ойлгож мэдэх ёстой зүйл гэж бодож байна. Хичнээн бага шийтгэлж гисэн. Хүүгийн хувьд айгуу их ингэж их нөлөөлөл авдаг тийм одоо зантай юм байна. Ээж нь өмнө хичээлийн заана гэд бас зодсон гэж хэлээ. Тэнд аав ч гэсэн бас ингээд хүчнэйлүүлээд хүүхдийг зодно гэдэг чинь ямар их шарах болсон болоо. Тийм болохоор ингээд хүүхдийг зодно гэдэг зүйл чинь огтхонч тус болохгүй. Тэгээс Кимжүгийн сэтгэл аавдаа үнэхээр хайртай боловч яг тэр зодуулснаас хойш маш хүзээ ядж байгаа юм шиг байна. Айгуу чин сэтгэлээсээ юм харилцан яриа ярьж ийж бүх сэтгэлээ зориулж ингээ уучлалт гуйж аавын хайрыг илэрхийлж ийж дахиад энэ харилцаа ингээ үргэлжлэнэ гэж би бодож байна. Тийм учраас ингээд хамтдаа хичээгээрээ. За тэгвэл Кимжүгийн дотоод сэтгэл ямар байгаа болоо? Үнэхээр ганцаардал, уур бухимдал эдгээр зүйлсээр дүүрэн байгаа хаа тэгээд сонсё гэж байна. Кимжүгийн хамгийн их шархалсан үе гинэ. Аав руу чи явуулна. Би одоо үнэхээр бүх зүйл надад хэрэггүй санагдаж, бүх зүйлээс бууж өгмөр санагдаж байна. Хаяа би ингээ зүгээр гөлрөө суугаад байдаг. Тэгээ би үнэхээр хаягдсан мэдрэмж авч байна. Кимжүгийн ээж нь ямар хүн бэ? Сайн мэдэхгүй байна. Би өөрийгөө ээжийн хайрыг авч ирсэн үгүйгээ сайн мэдэхгүй байна. Ээж нь байхгүй болох үед ямар байсан бэ? Санган сансан. Цэцэрлэгт байхад нөхөд мөгийн тэмцээн болсон. Тэгээ би тэр үед нөө хамгаалагч хийсэн байхгүй юу? Тэгээ би хамгаалах амар дуртай. Тэгээ тэрийг би харуулахыг хүссэн боловч ээж байгаагүй. Энэ үед ээжтэй харуулахыг үнэхээр хүссэн гинэ. Тэр үед ээж ирээгүй шít гэж бодоод орхисон. Тэгээ одоо ингээд том болоод бодсон ч амар харамсмаар гомдмоор байсан. Ээжийн үед би тэм чухал хүн мөн болов. За тэгээд нөгөө гэрт нь камер суулгацсан байхад камерт үлдсэн зүйл гинэ. Цав цаг гарвал ээж хайж өдчөөл ингээл наалдал ээжийнхээ хайрыг авахгүй л ээж нь хуцаар ирж байна. Ээжтэй наалдж шивтэл. Хамгийн сүүлд нь хэлхийг хүссэн үг байна уу? Шууд өөрчлөгдөхгүй ч гэсэн жоохон жохнор хичээгээд би сайжирнаа. Гэр бүлийнхээ харилцааны төлөө гинэ. За бүгдээрээ уйлж гин энэ доо хүмүүс. За та юу утсан бэ? Үнэндээ бол мдээгүй биш ээ. Ийм сэтгэлтэй байгаа гэдгийг би мдээгүй биш. Хайрлуулж байгаагаа мэдэхгүй байна гэж хэлснийг сонсоод сэтгэл нь ямар байсныг ойлголоо. Одоо дахиад иймэрхүү зүйлсүүдийг ингээд орхигдуулахгүй хичээнэ. За Кимжүгт нэмээд слууш нөх юм бол Кимжүгийн хувьд бол яг чин сэтгэлийн үгнэн сэтгэлээ нээдэг хүүхдээ. Тиймээс та яах ёстой вэ гэвэл жил ахсын турш яг яагаад ингэж явсан те яг ямар зүйл болсон бэ гэдгийг огтхонч одоо тайлбар болгож ярилгүйгээр эсвэл ингээд үнэхээр инкесэр аргагүй байсан юм а гэж ингэж хэлэлгүйгээр зүгээр яг л байгаагаар нь хүүхдийн байр суурийг ч гэсэн сонсонгоо хэлж өгөөрэй. За хоёр дахь нь болохоор та ингээ хүүхдтэйгээ харьцахдаа үгээрээ ингэж нөгөө нэг одоо хэрэлдэхтэй ингээл сөрөөл сөрсөн базаа гэж бити ингээрээ. Хүүхэд бол огтхонч хэрэлддэг бай биш. Кимжүгийн төлөө аавтай хамт хичээгээрэй гэдэг одоо ийм зөвлөгөө өгч байна. Одоо энэ зүйлсээс хойш 2-7 хоногийн дараа ээж нь бол студид ирээгүй байгаа. Тэгээд энэ хоёр хүн хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдгийг одоо студийн хүмүүс ингээ сунгаа үзэх гэж байна. Зөндөө олон хүмүүс сонирхсан гинэ. Тийм учраас ямар өөрчлөлт гарсныг бүгд хамтдаа үзцгээе. Ээждээ итгэх итгэлгүй байсан Кимжүг яаж өөрчлөгдөж байгаа болоо гэж тэгсэн чинь нэгч болохоор өөрчлөгдөе гэсэн итгэл байгаа. Тэгээд найдлага байгаа. Тэгээд тэр нь бол үнэхээр чухал гэж бодож байна. За үнэхээр их сонирхож байна үзмээр байна. За ямар арга замаар дааш тулж байгааг бүгд хамтдаа үзцгээе. Солоочны нэгдэх өдөр гинэ. Ээж хоёр урд урдаас харж суугаад ээж нь чам зорилж бэлдсэн зүйл байна.
7 настайд нь ээж Гимжиг хоёр хамтдаа ингээд салхилаад хоол идээд хамгийн анх шүдэн унсан өдөр гинэ. Ээжтэй хамт өнгөрүүлсэн эрхэм нандин мөчүүдийг ингээд харуулж байна. Тэгсэн чинь хүүгийнх нь нөгөө нэг гүүж байгаа зураг байна. Тэгсэн ээж нин дотор хамт байгаа гинэ. Тэгээ энд бэлдсэн бэлэг нь ээж нь хаана байна гэсэн чинь энд өөрийгөө нөгөө нэг янзлаад ингээд оруулсан. За ийм зураг байсан чи ээж нь бас өөрийгөө энд нь зогсоочч. Энэ үед ч гэсэн ээж нь чиний хажууд байхыг хүссэн. Чи энийг одоо мэдэрч гин үү? Тэгсэн чи хөө ингээд харуулсан чинь мэдэрч гин гинэ. Тэгээ нэг л мэдгээд яриан дундаа ингээд гараа барьчихсан. Эдэр бүр өмнөөс нь баярлал. Ээжийнхээ бэлдсэн сюрпризэд хөө бүр ингээд амар инээж гинэ, нүүр дүр инээж гинэ гэж. Уу докторч яг үндэ ингээд нөгөө дунд сургуулийн 2 дахь ангийн хүүхэд ч тийм болохоор шүний бион гэд байдаг. Тэгээд яг тэргээрэл ингээд энэ ч одоо юу вэ гэж дайрах байхсан чи ингэж хүлээж авсанд нь бол үнэхээр их баярлсан гэж. Ээжигээ байхгүй чи үнэхээр ганцаардсан баха. Тийм учраас ээж нь чамайг ингээд хамт байсан бол ямар гоё вэ гэж бодсон сэтгэлээр ингээд бэлдсэн юм аа. Хөө амьдралынхаа турш зөндөө олон зүйлсийг туулангаа сэтгэлд нь ингээд шарах нүх бий болдог. Тэгээ тэр зүйлсүүдийг дүүргэх гэж хичээхээс илүүтэйгээр зүгээр л хүлээн зөвшөөрөх тэр үе шат нь хамгийн чухал гэж бодож байна. За маш хурдан хүлээн зөвшөөрөх гэдэг зүйл байд юм байна. Тэрний үе гэхэлэр өөрийнх нь өнгөрсөн амьдрал болон одоо нөгөө сэтгэлийн шарахч юм уу эдгээр зүйлсүүдээ ингэж хүлээн зөвшөөрөх. Ээжигээ санаад шархалсан, ганцаардсан, сэтгэлд нь үүссэн тэр нүхтэй тэр бүхий л зүйл бол амьдралаасаа мартах гэж хичээх хэрэггүй зүгээр л тэр хүүгийн амьдралын нэг хэсэг байсан гэдгийг үгүйсгэх шаардлага байхгүй гэж бодож байна. Заавал хичээгээл тэр зүйлийг байхгүй байсан зүйл болгох гээд ах юм бол эсвэл хүчээр мартах гээд ах юм бол миний дотор тэр бий болох хэвээр хүчтэй тэр зүйл ингээ бий болохгүй. Сэтгэлийн шарах бол дүүргдэг зүйл биш хүлээн зөвшөөрдөг зүйл лээ гэдэг чинь. Тэгсэн чинь энэ хүмүүс бол та нөгөө мэрэгүү хэлчихлээ гэж бүгдээрээс бичиж авъя гэж тэгж чинь. За слушны 2 дахь өдөр ээжтэй хамт гадаа гарч ирээд тоглож байна. Ээж нь байн гэлдэг боловч ээж нь бүх спортыг хийж чадна. Паул гэлдэгч. Паул хаана гай? Инээ дээр дүүрсэн байна ээж хоёрын ярилцаа. За бусд хүмүүсийг хараад хин нэлээ сайн зөвч ин гэл юм яриад ээжтэй бүр айгуу гоё тайлбарлал. Хүүгийнхээ яран ч гэсэн ээж нь аягүй сайн анхаарч байна. За энэ хоёр илүү гоё ойрч дотносчээ гинэ. Тэр өдрийн орой хоёлаа одоо хийж болох зүйл болохгүй зүйлсээ ингэ бичлцээ. Би бинээсээ хүсэж байгаа зүйл болон энийг хэрэгжүүлвэл сайн байна гэдэг зүйлээ тохиролцъё. Кимжугийн ээжээсээ хүсэж байгаа зүйл юу вэ? Нэгдүгээрт адилхан үгээд автахгүй байх, хоёрдугаарт намайг үл тоохгүй байх. Дахиад өөр байна өсч байхгүй. Хоёрт нь болохоор бас нөө хариулахгүй байж болохгүй гинэ ээж нь. За ээж нь Кимжугаас хүсэж байгаа зүйл хэм бол ээжтэй гар хүрэхгүй байх, үснээс зулгаах, эсвэл хөлөөрөө өшөглөх, эсвэл нүүрлүү цохих, толгоо руу цохих ч гэдэм үү те. Эдгээр зүйлсүүдийг битгий хийгээсэй гэж хүсэж байна гэсэн чинь. Бүгдийг бич гинэ. Тэгэхээр ээж нь чи сахиж чадах уу гэд тэгсэн чинь чадна гэдэг чинь. Хоёрдугаарт нь хэм бол онлайн хичээл эхлэхээсээ 5 минутын өмнө орцсон байх хэрэгтэй гинэ. Тэр юу онлайн хичээл вэ? Хазаагаа авчлаа гин. За тэгсэн чинь ээж нь бол хүүн ингээд жоохон хандлага нь өөрчлөгдөж байгаа ерөөсөө анзаарахгүй өргөжлөл яриалгаа тэгсэн чинь хүн сахиж чадахгүй хаа би зүгээр тогломоор байна гэлдэг чинь. За тэгвэл чи эцэст онлайн хичээлээ хийхгүй гэж байгаа юм уу те гэсэн тийм гинэ. Өөр хичээлэр сольсон ч гэсэн хийхгүй юу гэж. Хийхгүй гэж ин уур үргээд ах юм. За дөнгөн саяны хүртэл айгуу гоё уур амьсгалтай байсан шүү дээ. Тэгэл хүн ингээл сайн чадахгүй юм яах гэдэг байгаа л гэдэг ах шиг байна. Тэгсэн чинь ээж нь за тэгвэл тэр нь хоёр тоо гэдэг чинь үгүй шүү дээ тэр нь нэгт штэ гэж хүн нэрлээл. Тэр нь нэгт гэж ээж нь өргөжлүүлэл яриад байгаа. Ээж нь хэрэндээ л нөгөө хүүгийнхаа бас уурыг хүргэхгүй талаас нь л ярьж байгаа л да. Ааш мэдхгүй юмдаггүй юмаа шидэл. Бойл. За дахиад юм шидэл уурлал. Ээж нь чамаа ингэвэл юм ярьж чадахгүй штэ. Мэдхгүй хийхгүй. За дахиад юмаа шидэл босоо авчлаа. За эцэст нь ерөөсөө ямар ч тийм шийдэл төрсөнгүй гэтэл 10 цагт энэ гэртэн байж нөгөө бичдэг хүмүүс явсан юм байна. Ээж нь бойл ойлголоо гэлдэг чинь. Чи гараа бойл гэж та авцаа тасал гинэ хүн. Бойл. За авцсан тасарцсан тэгсэн чинь ээжэд туслаач гинэ охин нь мессежээр Кимжугийн аавд бас төгсөл байдлыг тайлбарласан. За гэрлүүн хүмүүс ирлээ. Ээжигээ зодсон болов гэсэн чинь гэрийнх нь энд эндгүү ингээд ээжих нь үс. За Кимжугийн үгийг сонсох гол утсан чинь битгий зод гэж хэлээ үсттэй. Зодно гэдэг чинь болохгүй гэж хэлсэн штэ. Өөрчлөгдөх зүйл байхгүй бах чи юундаа хийх втэ. Би зүгээр өөрчлөгднийг худлаа хэлсэн та гар гинэ хөө. За аав нь ирлээ. Юу болсон юм? Түрүүн сая надтай юм ярьж агаад намайг зодож эхэлсэн. Кимжугийг дуудчих. Хүлээж аваарай. За Кимжугийн яриаг сонсох болов. Аав ч гэсэн одоо айгу хэцүү байгаах. За ярилцгал гараад ирлээ. Ээж их нүрийн тэндгүү хөрцөн. Ээж рүү харж чадахгүй байгаа.
Дахиад ингээ хүн зодохгүй гэж амлуул сайхан байна гэдгсэн чи хүүхэд ингээ ээжээс уучлахгүй гинэ. Тэгэд би угаасаа өөрийгөө зодохгүй гэж бодохгүй байна гэж байна. Өөрийгөө яаж захирахаасаа мэдэхгүй байгаа. Чи дахиад ийм зүйл хийж болохгүй гэж аав нь айгүй хатуу хэлж байна. Би өөрийгөө хэлж мэдэхгүй байна уу гинөө. Тийм болохоор ч би уучлахгүй чадахгүй байна. Зодно гэдэг чи огтхон ч уучлагдах зүйл биш ээ. Тэр тусмаа ээжтэй. Огтхон ч хийж болохгүй үйлдэлээ. За арай хийж харилцаа нэг сайхан болох нь уу гэдгсэн чинь дахиад ингээл муухай болчихлоо. Хүчрхийлэл зодон цохно гэдэг чинь бол ямар ч үед байж болсшгүй зүйлээ. Хэдийгээр багада зовсон хэцүү байсан ч гэсэн ээжигээ зодно гэдэг чинь байж болохгүй. Гэхдээ Кимжуги 7 настайгаас эхлээд одоо хүртэл бүр 8 жилийн турш ерөөсөө ингэж шийдэгдээгүү тэр маш их өвдөлт байгаа. Шарах байгаа. Ээж нь чин сэтгэлээсээ уучлахгүйсэн байсан ч 2-7 хоногийн дотор энэ ингэж өөрчлөгдөж гэж байхгүй. Энэ бол богино хугацаа. Одоо Кимжугт юу хэрэгтэй байгаа вэ гэхээр өөрийнхөө сэтгэл зүйг ойлгох, өөрөө ингэж ойлгох хэрэгтэй. Энэ бол хамгийн нэгдүгээрх нь өөрийгөө мэдрэх, өөрийгөө ойлгох, би яг ингэ юу болоод байна, миний дотор юу болоод байна гэдгээ аягуулсаа ойлгох хэрэгтэй. Багаас нь эхлээд энийг ингэ маш сайн зааж өгөх хэрэгтэй байсан. Өөрийнхөө сэтгэл санааг ойлгож, түүнийг илэрхийлэх чадвар гэдэг чинь бас нэгэн төрлийн хүүхд хүмүүжүүлэх байгаа. Өөрийнхөө сэтгэл санааг ямар байгаад байна вэ гэдгээ мэдэж ойлгож чадахгүй байх юм бол тэрийгэ уураар илэрхийлдэг. За хоёрдугаар гэх юм бол өөрийнхөө ууралж байгаа шалтгааныг ойлгож мэдэх хэрэгтэй. Хэрвээ хүн яг өөрийнхөө ууралж байгаа шалтгааныг мэдчих юм бол ойлгочих юм бол тэрийгэ ингээ яавал би ингээд засч чадхаар байна вэ гэдгээ ч гэсэн ингээ мэддэг, бас засах боломж олддог. За 3 дугаарт нь болохоор ууралсан үедээ миний биенээс ямар үйлдэл гарч ийн вэ гэдгээ айгуу сайн ухаж ойлгох хэрэгтэй. Ууралсан үед одоо юм авч идэх ч юм уу, зодох ч юм уу. Уурална гэдэг чинь мэдээж яг байгалийн тийм хүний биед байдаг зүйл тийм уур. Зөв зохистой илэрхийлж мэдэхгүй байна гэдэг чинь асуудалтай. Кимжугийн хувьд одоо тийм байна. Тиймээс уураа илэрхийлэх тэр одоо чадвар ч гэсэн маш чухал гинэ. За аавтайгаа нэг талбай дээр ирсэн байна. Аав нь ингээд нэг юм тарьд юм лээ. Дахиад эцэг хоёрын харилцаа ингээд сайжрах болов гэж бүгдээрээ найдал. Энийг бүгдийг хийнэ гэж юу гэж хөөдөгч байна. За аав нь нилээ идэвхтэй ингээд хөөдөг. Өөч гэсэн бас идэвхтэй оролцож байна. Ийм үедээ айгүй хөөрхөн даруухан юм аа гин. Кимжугийн сэтгэлд одоо сийлэгдсэн байгаа аав ээжтэй хамт үлдээсэн турсамжуудынх нь нэг юм шиг байна. За ингээд сайн ургуулханд бол яах ёстой байгуу гэсэн чи хүү услах ёстой. Тэгээд яаж байгааг нь өргөжлүүлээ харах ёстой. Өсгөнөө гэдэг чи яг адилхан бүхэл сэтгэлээрээ ингэж өсгдөг юм аав нь ч гэсэн чамайг тэгж өсгсөн. Аав нь чиний сэтгэлийг илүү сайн ингэж ойлгож өгсөй байсан юм аа гэж тэгж जैन. Тэгсэн чи эдгээр аав нөгөө нэг зодох стомстой яриадсэн штэ. Тэгсэн чи айгу мундаг байна. Тэгээд энэ солиушны зорилго нь бол хамтдаа ингэж ямар нэгэн зүйлийг хийснээр өмнө нь тэр амсч исэн эцэг хоёрын харилцаагаа дахин сэргээх тийм зорилготой солиуш нагаа гинэ. За түр энийг наанаа тавьчих. Гинт нөгөө нь ингэж аавтаа аюу сайн тусалж исэн хүү зогсоод яах гэж байгаа юм бол гэдэж гараа өгчий гэдгснэ хөлнийхөө шороог ингээд унгаж байгаа. За хамтдаа нөгөөдөлөө бүгдийг тарчлаа. Хин нэгэнд бол энэ нь зүгээр л байж идэг амьдрал болвол аав хоёрын хувьд ирээдүг рүү хандсан анхны алхам гинэ. За аавгаа ингээл яаж өгөл эвлэрсэн юм шиг байна гэж байна. Ус нь хөтөн байсан ч хүүгийнхаа талаа аав нь төвчж ийн гинэ. Хүнхээр харахад гоё шүү. Аав нь ингээд усныг алхам ойртож ирж байгаа үнэхээр сайн юм аа. Уу доктор хэлж байгаагаар хэдийгээр аав чөрн салсан ч гэсэн хүүхдийнхаа төлөө үүргээ огтхонч мартаж болохгүй. Хүүхдийнхаа төлөө хамтрах хэрэгтэй гэж аав чөрн. Хэдийгээр тэр хүүхдэд одоо аав ээжийн салсан шарах үүсгэж гисэн эцэг их нь хоорондоо сайн хэлэлцээ тэр хүүхдээ өсгөх үе шатандаа бол ингээд дутаж болохгүй. Тэгэх юм бол тэр шарахыг нь жоохон ч гэсэн багасгаж чаднаа гэж. За дараагийн өглөө өрөөндөө амарч ийн Кимжуги. Чи шүдээсээ ангах хэвээр мэдж байгаа сте гэсэн чи юу хаанаас дугаараад байна гэсэн чи ээж нь бичлэг үзээд ингээд өөрийнхөө үгээд автчихээн. Өсвөр насны хүүхдтэйгээ яаж харьцах вэ гэдээ уу доктор ярьж хэлсэн зүйлийг яг контрол V, контрол C гэл ингээд ярьж байна. Чи яаснаа сайн мэдж байгаа зү. Би яг ойлгох гээд байна. Өнгөрсөн хугацаанд хүүдээ ингэж хэлж өгч чадаагүй дээж нэг амар гимшээд ойлгож байна. Хамгийн их хүүхдтэй хэлэх хүссэн үг нь бол хүүдээ хайртай шүү. За хүүн бүгдийг ингээд сонсоод өвтчих. Би өөрчлөгдөж чадна, би өөрчлөгдөж чадна, би өөрчлөгдөж чадна. Ярианых нь өнгө аясч хүртэл өөрчлөгдсөн байх шүү. Хүүтэйгээ дахиад өөрөөр харьцаж чадах болов гэлдэж. За одоо Кимжугийн энэ сэтгэлтэй уулзъя гинэ. Өөрийнхөө гүн гүнзгий одоо нөгөө шарах байгаа штэ шархалсан. Тэр сэтгэлдээ чи ингээ уулзуулъя. Чи төвчих хэмжээнд төвцсөн штэ. Чи мэдж байгаа штэ жоохон бах чи ээж чинь чамаа хаяа явсан. Тэгээ явж ирчээд хийж байгаа юм нь байнга л буруу юм хийлээгээл зодод зохиол. Чи тэрийг бүгдийг биеэрээ туулаа өстэй. Энэ үед л сэтгэлээ нээгээсэй гэлдэг чинь.
засах хэрэгтэй гэнэ хүү. Засах хэрэгтэй. Яг адилхан хийвэл болохгүй. За ээж нь уйллаа. Тэгвэл чамд бусд нь бүгд хэрэггүй. Би ганцхан ээжээс энэ л үгийг сонссон бол гоё ийсэн гэсэн тийм үг байна уу гэдэг нэ. Сонсохыг хүссэн үг байсан байх нэ гэлдэг чинь. Яагаад үргэлж би уучлал гуйх хэрэгтэй байдیں۔ Гинэ. Ээжээсээ уучлаарай гэсэн үгийг ч гэсэн сонсохыг хүссэн гинэ хүү. Ээж нь одоо үнэхээр чамд гимшиж байна. Байн үргэлж чамаар л уучлал гуйлагдаг. Бас зодоод чиний ярьж байгааг ч гэсэн ээж нь одоо илүү сайн анхаарч сонсоод хоорондоо ингэж сайхан баймаар байна. Би ч гэсэн байнга танд уурлаад их зодоод тэгсэн ч гэсэн одоо энэ програмаар гараад би зөндөө өөрчлөгдөх гэж хичээсэн болохоор цаашдаа бас ингэж сайхан байвал гоё яана гэж ээж хоёр ингэж эвлэрлээ. За энэ бол өөрчлөлтийн эхлэл гэж харж байна. Ээжийн чин сэтгэлийн уучлал бол өөрчлөлийн эхлэл байж чадлаа. Их хүү хоёрын хооронд байсан хамгийн том асуудал бол одоо нөгөө орхиж явсан. Тэгээд ингэ би бидээ итгэхгүй те. Яг энэ ээж хоёрын энэ асуудал байсан. Тэрэнд нь гомдсон байсан те. Тэгээ ээж нь бол үнэхээр энэ гомдлыг нь тайлтал ингэж уучлахгүйсэн байгаа. Тэгээ Кимжүүг ч гэсэн буцаагаад өөрийнхөө сэтгэлийг илэрхийлсэн. Тийм болохоор энэ хоёрын харилцаа яаж өөрчлөгдсөн болоо? За гэрт нь бас нэг зочин иржээ. Бийцэн гарах хэвээр мүү гэдгсэн чи. Би гарна гэж бодоогүй тоглож шít. Тэгсэн чи ээж нь нөгөө заавал гар мар гэж загнахгүйгээр гараад ирээрээ гэд өвтэй хэлээд гараа явж байгаа. Хүүгээ заавал хүчлэхгүйгээр хүлээхэр шигдсэн байна ээж нь. Хэсэг хугацааны дараа хүү энийгэд босоод ирлээ. Энэ их чин ямарсан чи хүүнийх амир ингэ тоохгүй. Энэ хүн болвол одоо энэ хоёрын харилцаан донд ингээ харилцан яриаг нь засна гинэ одоо юун дээр ингээ алдаад байна вэ гэдэг нь. За тэгвэл Кимжүүгийн шүдээ угаахын талаар ярьцгаая. Чи шүдээ угаадаг ч өглөө угаадаг штэ. Сургуультай байхдаа сайн угаадаг. Гэхдээ унтахаас өмнө угаадаггүй ш гэсэн чи ёо ядаргаатай байд юм аа. Чи нэг өдөрт суугаамааргүй нүү гэл тэгсч хүү мухаарал. За ээж нэг л хэцүү царайтай болтлоо. Mirroring гэл тэгж нэгч тэгсэн чи. Ээж нь ч гэсэн хаяада ингээ шүдээ угаахгүй унтмаар үе байдгаа. Тэгээд чи ойртоо ингээ айгүй ээжээ хэлээг байсан ч гэсэн сайн хийж байгаа учраас ээж нь сайн мэдж байгаа. За хүү гайхал ээж ярианы өнгөөс өөрчлөгдчихлөө. Оройно ч гэсэн ингээ угаавал сайн юм шиг байна гэж хаяа би хэд ш гэдэж тийм үү чи хийд юм уу хизээ гэнэ мэдгүй. Чи орой заримдаа тэгж угаадаг гэсэн юм уу те ээж нь чамайг шүдээ сайн угааж агаарэ гэд гэл хэлэх гэсэн чи ёо мэдгүй гинэ үү. Мэдгүй гэл улам муухай ойрлол. За эндээс хамгийн чухал point бол хамгийн том асуудал гэж бодож байгаа зүйл нь та юу гэж ярьж байгаа вэ гэхээр асуудал чамд байна гэсэн айстай ярьж байгаа. За ийм өсвөр насны хүүхдтэйгээ харилцах тип 2 гэдэг нь болохоор асуудал чамд байна гэсэн тийм айсаар битгий яриарэ. Ээж нь чамайг тийм сайн өөрөө мэдээ шүдээ угаадаг гэдэг чинь мдээгүй ээжээ. Шүдээ угаасан үгээд зэмлээдээс нь дуучлаарэ. Одоо гişэ өргөжлүүлээд сайн хийж өгөөрэй за гэсэн чи хөө нэмсгэлж байна. Насан туршдаа амьдарч ирсэн өөрийнхөө ярианы хэм маягаа өөрчлөн гэдэг чинь үнэхээр амар биш дээ. Кимжүүгийн ч гэсэн ээжийнхээ энэ хичээл зүтгэлийг үнэхээр мэдэрч байгаа хаа. За зарим хүмүүс энийг үзэнгээ хүүе эцэг их ингэж ийм хэмжээнд хүүхдийнхээ айсан тааруулах хэвээр юу. Одоо үр хүүхдтэй баг ингээд дийлдээ те үр хүүхдийнхээ өмнө баг ингээд нэг ийм доошоо орож байгаа юм шиг ингээ амьдарч болох уу гэж бүр тэгж магадгүй. Гэхдээ mirroring гэдэг зүйл бол огтхонч одоо айсад нь тааруулна гэсэн үг биш. Би ч гэсэн ингээ хий гэдгээ гэх тэгэнгүүт нь чамд ч гэсэн хий гэдэг үе байд юм байна тийм үү? Нэгдүгээр саяны хэлсэн mirroring гэдэг байгаа зүйл чинь нөгөө нэг хэлсэн үгийг хүлээж аваад тэгээд ингээ хариу үйлдэл үзүүлэх гэсэн үг шүү дээ манайхаа. Хоёрдугаарт нь болохоор сая хэлсэн нөгөө хүүхдийнхаа чамд асуудал байгаа гэдэг аястай ярихгүй байх гэж байна. Хүүхдийн сайн хийж байгаа зүйлсийг нь хийх гэж хичээж байгаа зүйлсийг нь айгүй сайн толдож хараад тэрийг нь ингэж буцааж хариу үйлдэл үзүүлэх. Чи ингээд одоо шүдээ сайн авах хэрэгтэй гэдгийг хин хүнээс л сайн мэдсэн баг. Тэм учраас ээж нь дахиад энийг давтаадах шаардлагагүй. Тэм учраас заримдаа чи хийдэггүй ч гэсэн байдэн штэ. Тийм болохоор шүдээ авах гэдэг чи айгүй чухал зүйл шүү за. Шүдээ авахгүй нэгдэг чи асуудал шүү гэж хэлээд ингээд орхиход энэ бол хангалттай яг энэ хүртэл. За слушны 5 дахь өдөр гинэ. Ээжтэй хамт маратонд гүйх гэж байна. За хоёлаа ээжтэй хамт хичээнгүлэн гүйгээд 10 км гүйцгээе. Амжилт эхэллээ. Эхэндээ хүчтэй гүйх юм бол дараа нь хэцүү шүү гэл. Кимжүүгтэй хамт гүйсэн чинь үнэхээр гоё яана. Ээж нь ч гэсэн илүү хүчээ гаргаад гүйе за. За хоёулаа хамт нэг зорилго урдаа тавиад нэг газар руу хараад ингээ гүйж байна. Ээжийнхээ айсан тааруулаад. Эдэр ч гэсэн ярьж ийн ээжтэй тааруулж гүйж байгаа нь хөрх юм аа. 2 км, 3 км, 4 км элсэн дээр гүйх хэцүү юм аа гэж хүмүүс аль хийзэн буцаагүй гэд хэлсэн. Уурлал хүү. 5 км дээрлээ. Уур нь урж байгаа болтой байнга л ингээл амнаас нь гомдол гарч ийн гинэ. Ээж нь хүүгийнхээ айдлыг хараад
Энэ нөхцөлийг даван тулж чадах болов. Ээж нь чамтай хамт байна гэдэг үнэхээр чухал. Ээжийн хувьд одоо энэ цаг үнэхээр үнцэнтэй. За тэгэл хүүгээ ууралсан чинь нөө ээж нь юм хэлэхгүйгээр илүү ингээ зөөлөн үгсүүдийг хэлж байгаа. Тэгсэн чинь хүү төрүүлээд ээжийнхаа гарыг атгах чинь. Эднэр тэгсэн чинь бүр хинэн төрүүлж гараа атгсан бэ гэл. Нэрээ гараа атгачихж байгаа мó. За хүү төрүүлээд ээжтэй ингээ гараа дийлгэсэн. Хэмжүүхтэй гараа хөтлөө талхсан чинь ээжийн өвдсөн хөл бүгд зүгээр болчих шиг боллоо. Хойлоо яг энэ шиг одоо ингээд бүх зүйлийг даван тулж чаднаа. Ээж нь чиний хэцүү бүх зүйл тусалж чаднаа. За хэмжүүгээ гүөх юм уу гинэ. За дагаал гүйж гин. Юу вэ гэж эдэр бүгдээрээ. За ээж хоёр хувьд үнэхээр утга учиртай юм маратон байна. Эцээ хүртлийн хамт гүйсэнд баярлалаа. Хамт гүйсэн болохоор ингээд эцийг нь үзэж чадлаа гинэ. За 10 км гүгээд ирсэн. Хамтдаа байсан учраас эцээ хүртэл явж чадлаа. Хөлжөө өвдөхгүй байна уу гинэ. Юу ч мэдрэхгүй байх шиг байна гэж ээжийнхээ хөлийг барьж өгвөл. Хэмжүүг ч гэсэн хэцүү байхад ээжигээ барьж өгж байгаад баярлалаа. Цаашдаа хэцүү зүйл байсан ч гэсэн энэ дурсамжныхаа буйнд бүгдийг нь ялж дийлж чадах юм шиг байна гинэ хөө. За ингээд энэ хоёр маань үнэхээр өөрчлөгдөжээ. За юу юунаас л ээжийн өөрчлөлт бол үнэхээр гайхалтай байна. Хүүгээ ингээд зэмлэл ингэдэг байсан шүү дээ. Тэгээ ямар их хичээл сэтгэл гаргаж байгаа вэ гэдгийг харагдчихээн. Тэгээ зогсохгүйгээр ингэж гүйснээ эцэст ээжтэйгээ хамт ингээ ямар нэгэн зүйлийг биелүүлж одоо ингэсэн гэдгээ хүү мэдрээд үнэхээр сайхан байсан баха. Слушн дууснаас хэдэн өдрийн дараа ээжээс нь ирсэн бичлэг байна. За энэ хоёр бол ингээд хичээл сэтгэл гаргаад хэмжүүгээ хичээж өгж байгаад баярлалаа гэж тэгжэн. Хайртай шүү. За ээжтэй итгэх гэл хоёлаа ингээ айгуугаа ярилцаад байгаа юм байна. За өнөөдрийн бичлэг ингээд энэ хүрээ дууслаа.